За юу эцгэнд манайхан галзуу кино сувагтан тавтаа морил. За энэ удаад борооны харанхуй туссан гэгээ буюу My Mister гэх энэ галзуу киноны тайлбараа үргэлжлүүлээд ярьж өгөх гэж байна. За тэгээд удаан хүлээлгсэн боловчлаарай. Аль болох хурдан ярих гэд хичээсэн шүү гэдгээ бас борооны хэлээ. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг минь хамтрагчаар энгийн аюулгүй ухаалаг Skytrip хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань сабадраагүй бол саба адарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү дээ. За ингээд энэ галзуу киноны тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэгсэн тузын даргаыг авахар машин нь ирсэн учраас тэр хоёрын яриа тасалдана. Дараа нь тэр хоёр кемпэд цэвэрлж тузын даргаыг хүргэж өгөхөр бэлдэжэтэл дуу захирал хайлтарж унаад толгоогоороо юм мөрөгч. За ингээд аргагүй байдалд орсон тонхон тэрнийг дагуулад эмнэлэг рүү явсан бол тузын даргач эмнэлэг рүүгээ явна. Дуу захирлыг толгойд болт хийлгээ дуусгахад тонхон би юнхийгээс сална. Гэхдээ би та хоёрын талаар мэдсэн гэдгийг хэлэхгүй. Хэрвээ тэр намайг мэдсэн гэдгийг мэдсэн байвал би чамайг ална. Бид хоёр 15 жил амьдарсан. Тэрнийг энэ талаар мэдсэн эсхийг би ганц хараад л мэднэ. Чи юнхийгээс салж байгаагаа тэрэнд хэл. Чам шиг навшаар амьдралаа сүрүүлэхийг би зөвшөөрөхгүй. Бас ажил дээр намайг оролдох хэрэггүй. Би чадваргүй бол намайг халж болно. Харин дахиж навш юм хийх гэж оролдох юм бол алч шүү. Хямдхан навш минь. Гэж хэлээд гарч явдаг. Тэгээд онхон гэрийнхэн гадаа ирээд эхнэрийнхээ машинд майхнаас олсон өрөөсөн бэлэгээ хийчихэд гэртээ орлоо. Тэрний энэ бүх үйлдэлийг Жиан гэрээсээ нэгэнгүй сонссоор. Тонхоны ирэхэд Юнхи гадаадд сурдаг хүүтэйгээ утсаар ярьж байлаа. Хүүгийнх нь гэрийн даалгаварт аавынхаа хамгийн сайн хийж чаддаг зүйлийг танилцуулах даалгавар өгсөн байж. Тэгсэн тонхонд шууд хэлж өгөх зүйл байсангүй. Тиймээс бодж байгаад хэлж өгье гэж хойшлуулна. Тэгээд тэр гэрээсээ гарч ах トゥ хоёртойгоо уулзаж хүүдээ юу гэж хэлэх талаар зөвлөлдсөн ч цаадуул нь олигтой юм зөвлөж чадсангүй. Бас тэдний хэндэн ч архиухаас өөр онцгой сайн чаддаг зүйл байсангүй. Багада мөнгөгүй учраас дагууланд явж чадаагүй. Насанд хүрээд мөнгөний хойноос гүйсээр угаад юу ч сураагүй. Ингэж том ах нь өөрсдийгөө тодорхойлдог. Маргааш нь дуу захирлыг ажилдаа ирэхэд донхон өрөөндөө сууж байлаа. Дуу захирал өрөөндөө ирсэн даруйда Жиан лөө донхоныг одоохондоо оруулах хэрэггүй гэж мессеж бичнэ. Нөхөр өнгөн дээр юу ч болоогүй юм шиг царайлж байсан ч сэтгэл нь таагүй байлаа. Тиймээс Юнхийг залгах үед утсаа авсангүй. Тэгээд өрөөнөөс гарч явахдаа Юн захирлыг загнаж танаас болж том асуудлууд үүсээд байгаа шүү. Гэхдээ өнөөхөн сандарна. Тэр өрөө буцаж явах замдаа Донхон Жиантай ярилцаж эцэг их нь өөд болсон гэдгийг сонсоод тэрнийг эмээгийнхээ төрсөн хүүхэд нь биш, ач нь учраас хууль ёсны асран хамгаалагч нь биш. Тийм болохоор эмээг нь асрамжийн газар үнгүй харж өгөх ёстой гэж зөвлөхөд Жиан энийг сонсоод гайхдаг. Метроноос буусныхаа дараа Жиан тэрнээс хоол аваад өг. Гэхэд Донхон бас уух юм авч өгье гэж хэлээд нэг жижигхэн хоолны газарт ирцгэлээ. Хоол идэх зураг Жиан өөрт нь хүмүүс тусалж байсан ч ганц нэг туслаад л хайчдаг байсан гэдгийг хэлээд тэр хүмүүс өөрсдийгөө сайн хүмүүс л гэж боддог байх та. Гэж хэлэхэд Донхон сайн хүн байлгүй яхав. Ихэнх хүмүүс бусдад нэг ч удаа тусалдаггүй юм. Гэж хэлнэ. Тэгээд тэд ярилцсан. Би чамайг өрөвцөндөө биш. Харин чамд талархсандаа хоолоор дайлж байгаа юм. Хэрвээ чи тэр 50 саяыг хаяагүй бол би өдөрт халагдсан байх байсан. Дуу захирлыг хийсэн ажил. Яагаад дуу захирал танд ийм зүйл хийсэн юм бол? Надад дургүй юм байлгүй. Би тэрнийг тэр бүхнээ бол гэж хэлсэн. Тэгээд болохоор болсон уу? Болно гэсэн. Гэхдээ энэ талаар хүнд битгий хэлээрэй. Би байсан бол бүх хүнд хэлж тэрнийг шийтгэх байсан. Муу хүнийг шийтгэх гэж оролдвол өөрөө хамт амьдралаа алдна. Харин зөнд нь орхиул цаг нь ирэхэд тэр хүн өөрөө шийтгэл аавна. Тэгээд тэд гарч явахдаа Донхон Жианы имээд хоол өгч явуулсанд тэр өрөө имээ нь ойр дэдээгүйгээрээ амттай хоол идэж баярлдаг. Маргааш нь тузын дарга барилгын талбай дээр дуу захиралтай уулзаж Донхон тэр хоёр ягаад бие дургүй байдгийг асуухад дуу захирал 50 саяын асуудлаас болоод эхнэр над руу хэдэн удаа залгасан. Мань хүн энийг нь мэдчихэд надтай хардаад байх шиг байгаа юм. Тэр хүн надад яг яагаад дургүй байдгийг би сайн мэдэхгүй маа гэж хэлдэг. Харин нөгөө талд Пак захирал Донхонтой уулзаад дуу захирлын утасны жигсаалтаас юу олж мэдснийг нь асуусан ч Донхон тоймтой зүйл хэлэлгүй мэдэн бодлоод өнгөрнө. Тэр өрөө Донхон гэртээ ирээд дуу захирлын утасны дуудлагын жигсаалтыг бушуухан устгаж хогийн савнд хийж санаа намарлаа.
Харин Юнхитэй уулзсан дуу захирал тэрнээс салъя гэдгээ яаж хэлэх вэ гэдгээ бодож сууна. Юнхи энийг нь гадарлахгүй байна. Тэгээд дуу захирал тэсэлгүй дуузын дарга кемп рүү дуудаж байна гэж хэлээд гарч явна. Тэгээд машин дотроо Жиантай уулзахад Жиан тэрний Донхунтэй уулзаж ярилцсан бичлэгийг нь сонсголоо. Донхун бүх зүйлийг мэдсэн ч илчлэхгүй байхаар шийдсэн байна. Та их азтай хүү юм. Гэхэд хариуд нь дуу захирал тэрэнд 7 хоног бүр 1 сая вон өгч ухаар болж Донхуныг үргэлжлүүлээд чагнаж байхыг тушаалаа. Энэ үеэр гих хүний хойноос гүйдэг жүжигчин бүсгүйт тэдний байн гордог уушийн газарт ирчихсэн хамт сууж байна. Гих хүний найзууд нь тэрнийг яаж ийм сайхан бүсгүйн сэтгэлийг татаж чадсан болохыг асуухад тэр энэ дандаа өөрөөсөө дор хүмүүсийн дунд байж өөрийгөө мундаг гэдгийг мэдрэх гэж байгаамаа гэж дургуцлаа. Энийг сонсон нөгөө бүсгүй "Гүй би энд байгаа бүх хүнийг хүндэлж байна. Олон хүн бүтлгүүтгэхээс айж айдсаар дүүрэн амьдардаг. Харин та бүхэн бол хэдийгээр амьдралдаа бүтлгүүтсэн ч гэсэн биедээ түшиг болж амьдарч байна. Би та нарыг хараад амьдралдаа бүтлгүүтэх нь хэвийн зүйл гэдгийг ойлгосон. Харин ч та нар биендээ жинхэнэ найс нөхөр нь байж чаддаг. Миний эргэн тойронд ийм хүмүүс хизээч байгаагүй." Гэхэд тэнд байсан хүмүүст энэ яриа таалагдана. Тэр өрөө нөгөө мөнгө хүлэгч залуу Жианы цагийн ажил хийдэг хоолны газарт тэрнийг дагаад ирж гисэн байлаа. Энийг харсан Жиан ажлынхаа дараа тэрнтэй уулзаад дуу захирлаас авсан мөнгөө тэрэнд өглөө. "Чи ойрын үед их мөнгөлөг байдаг болжээ. Яасан? Сайн ахтай болцсон юм уу? Би чамаас мөнгөтэй, чамаас хүчрхэг хүнтэй танилцсан. Тэгвэл чи яагаад цагийн ажил хийгээд байгаа? Тэр хүнийг чинь нэг олж мэдэх юмсан." Маргааш нь юун захирал Донхунийг өрөөндөө дуудана. "Чи өөрийгөө хэн гэж бодоод тузын дарга дуу захирал хоёр дээр дураараа явж оцсон юм. Чи өөрийгөө том захирал гэж бодсон уу? Тийм юм байдгүй маа" гэж загнаад хөөгд гаргалаа. Сэтгэлэн тавгуудсан Донхун ажлынхаа офисын дээвэр дээр гарч эхнэртэйгээ утсаар ярьсанд цаадхан тэрнийг ажлаасаа гарч хувийн бизнес эхлүүлэхийг үргэлжлүүлээд ятгахсаар байлаа. Тэгээд Донхун лифтэнд дуу захиралтай таарлаа. "Чи яагаад Юнхитэй одоо хүртэл уулзаад байгаа юм? Тэрийг тийм амархан хэлжтэй юм биш." Гэхдээ ууралсан Донхун тэрнийг дээвэр дээр чирч гаргасанд цаадах нь ууралж "Чам шиг амбицгүй юмнууд өөрсдийгөө зөв сайн хүн гэж итгэчихэд над шиг амбицтай зүтгэлтэй хүмүүсийг буруутгахаас өөр юу чаддیں۔ Чаддیں бол бүгдийг хэл. Тэгээд хэн нь илүү хохирхоо харъя. Би эндээс гарсан ч өөр хаанч гүйцэтгэх захирал хийгээд явж чадна. Тэгвэл харцгаая. Намайг хэр хол явж чадахыг хараарай. Би өөрөө чинийг хармаар байна." Жиан харин энэ бүхнийг нэгдэгэнгүй сонссоор. Донхунтэй уулзсандаа стрессдсэн дуу захирал Юнхигийн дуудлагыг таслаад кемп рүү явах боллоо. "Намайг битгий хүлээгээрэй" гэж мессеж бичдэг. Энэ үеэр Жиан Юнхигийн байсан байр руу очиж явна. Тэгээд тэрнийг машинтайгаа гарч ирэхдээ зэрэгцээд урдуур нь орж мөргүүлээд тэрнийг гарч ирэхэд нь нөхрөөсөө өөр хүнтэй явуулдаг эмэгтэй ямар байдгийг харах гэж ирлээ. "Та энийг сонс. Тэгээд ухаан орж үз" гэж хэлээ. Дуу захирлын нөхөртэй эмэгтэйтэй гэрлэх нь илүү аюулгүй байдаг. Тэрнээс одоо салвал мөн хийлэн болно. Тэрний оронд салахгүй байсан нь дээр гэж ярьж байсан яриаг нь тэрэнд сонсгодог. Энийг сонсон Юнхи цочирдож машинтайгаа дуу захирлын байгаа гэж хэлсэн уулан дэх кемп рүү очсон ч дуу захирал тэнд байсангүй. Жиан Донхуны сууж байгаа жижигхэн пабд очиод хамтдаа шараарыг ууж хэсэг суулаа. Харин тэрнийг ингэж явж байгааг нөгөө мөнгө хүлэгч залуу алсаас дагаад ажиглана. Тэднийг суужтал гадаа нь хүчтэй салхилсанд пабын эзэн барилгадаа санаан зовж эхэлсэн учраас тэд хамтдаа гадагш гарч байшингийн хананд гарсан цууралт нэмэгдсэн эсхийг харцгаадаг. Азуулахад байшингийн цууралт нэмэгдээгүй байлаа. Донхуныг ингээд бусдад үнгүү тусалсанд Жиан гайхна. Донхун Жианыг гэрт нь хүргэж өгөхөөр алхах замда байшин барихад дотоод болон гадаад хүчин зүйлийг нарийн анхаардаг. Дотоод даацыг нь сайн барьж чадвал тэр барилга гадны нөлөөнд алзахгүй зогсож чаддаг гэдгийг тайлбарлаад энэ нь яг л хүний амьдралтай адилхан гэдгийг хэлж өгнө. Хэрвээ хүний дотоод сэтгэл хүчтэй байвал гадны ямар ч дайралтад бат зогсож чаддаг гэж Донхун Жианд тайлбарллаа. Харин Жианыг хүргэж өгөөд буцаж явсан Донхуныг нөгөө мөнгө хүлэгч залуу дагаж явсаар гэрийн хаягийг нь олж мэддэг. Донхуны гэртээ ороход Юнхи гадуур хувцас өмсчихсэн өрөөндөө зогсож байлаа. "Шүүх хурал дороод ялагдсан учраас сэтгэл тавгүй байна" гэж хэлсэн ч дотроо дуу захирлын хэлсэн үгийг бодсоор байдаг. Маргааш нь Пак захирал Ван захиралтай уулзаад Донхун ямар нэг зүйл олж мэдсэн боловч тэрнийг хэлэхгүй гэрийгээд байгааг хэлдэг. Ван захирал Донхуныг ямар нэг баримтаар хүн барьцаалах хүн биш гэдгийг мэдчихсэн учраас тэрнийг өөрсдийнхөө талд арай өөрөөр ашиглахаар шийднэ. Тэгээд компанид үлдсэн Ван захирлын холбоотон Донхунтай уулзаж тэрнийг саяхан Бусан руу шилжсэн Пак захирлын оронд дэвшүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлдэг.
Компани голлох 10 захирлын нэг байсан Пак захирлын байрыг ингээд өөрийн хүнээр орлуулснаар гүйцэтгэх захирлыг сонгох санал хураалтад ялалт байгуулж дуу захирлыг зайлуулж чадна гэж тэд бодцгооно. Хэдийгээр Донхун захирлын суудал өөрт нь зохихгүй гэж тас гэдээсэн ч цаадуулан тэрнийг эсрэг талд урваагүй найдвартай хүн гэж үзээд тэрнийг заавал захирал болгохоор сэтгэл шулуудаж Пак захирлын оронд нэр дэвшигчдийн дунд нэрийг нь оруулдаг. Энийг харсан юун захирал сандарч дуу захирал дээр ирээд өөрийнх нь нэр дэвшүүлсэн 3 хүнтэй зэрэгцээд Донхуны нэрийг Ван захирал нэр дэвшүүлснийг хэлдэг. Гэвч дуу захирлын ухаан санаа өөр газарт байлаа. Тэр Донхуны шаардлагын дагуу Юнхид салъя гэж яаж хэлэхээ шийдэж ядна. Тэгээд Юнхи рүү залгасан ч утсаа авсангүй. Тиймээс биежлэн уулзахаар ажилласаа гарч явдаг. Тэгээд уулздаг байрандаа ирээд Юнхи рүү уулзъя гэж мессеж бичсэн ч цаадах нь өчигдөр кемп рүү очиж үзсэн гэдгийг хэлэхэд дуу захирал сандарч тэрэн лөө дахин залгаж эхэлдэг. Тэгсэн Юнхи утсаа авалгүй явсаар Донхуны ээжийн гэрт ирлээ. Тэгээд тэд хамтдаа ширээ тойрч суугаад Донхуны ээжийн төрсөн өдрийг тэмдэглэж ойр зураг ярилццгаана. Энэ бүх хугацаанд Жиан тэдний яриаг сонссоор. Тэд баяраа тэмдэглэж дууссаны дараа том ах Санхун эхнэртэй дугтуутай мөнгө өгч цаашид сар бүр мөнгө өгч байна. Гэсэн эхнэр нь баярлнаа. Дараа нь Санхунгийн хүн хоёр ээжтэй мөнгө өгөөд бид хоёр сар бүр танд хэрэглээний мөнгө өгч байна. Гэхдээ ээж нь хоёр хүүгээ Санхүүгийн хувьд хөл дээрээ босож эхэлж байгаад нь баярлдаг. Тэр өрөө Донхун эхнэртэйгээ гэрийнхээ гадаа ирж зогслоо. Ажил руу явах яаралтай шаардлага гарлаа. Гэхдээ Донхун эхэндээ дургуутсан ч арга буюу машинаас бууж Юнхич дуу захиралтай уулзахаар явдаг. Тэрнийг ирэхэд дуу захирал хүлээж байлаа. Тэд нар утасны жигсаалтыг олоод чиний мөрөөр орсон байна. Энэ байдлаар үргэлжлүүл чамд аюултай болох нь. Энэ хүрээд хоёулаа болидо. Намайг уучлаарай. Би анхнаасаа чамтай гэрлэн гэж төсөөлж чадахгүйсэн. Тэгээд би нийлээд бодсон. Чамаас чимээг үхэн салах уу? Эсвэл чамайг жаахан зовоож угаад салах уу гэж. Тэгээд чамайг жаахан зовоохоор шийдлээ. Чи анхнаасаа л өрөвдөлтэй амьтан байсан. Чи үргэлж бүх зүйлийг гартаа оруулсан мэт аашилдаг байсан. Гэхдээ чи үгээрээ өөрийгөө юу ч хүү хоосон гэдгээ нуухыг л хүсдэг байсан. Чи үргэлж айд сандардаг байсан ч надтай байхдаа тайван байдаг байсан. Тийм болохоор би өөрийгөө чиний хувьд чухал хүн гэж бодож явсан. Арай чи ингэж хаягдана гэж бодсонгүй. Хинч хэнийгээ хаяагүй. Хоёулаа биедээ хайртай. Данч цаанаасаа нэг л болж өгсөнгүй. Би чам шиг навшаас болж гэр бүлээ туслуулах гэж байсан гэж бодохоос ичиж өгмөр байна. Чи хизээч нөхрөөсөө салж чадахгүй л байсан биз дээ. Чи надад ганц удаач болов чин сэтгэлээсээ хандчихсан уу? Болил доо. Надад ч бас хэцүү байна. Чам шиг ийм амьтанд сайн байсан гэж бодохоос үхмээр байна. За тэгээд Юнхи гэрлөөгөө явна. Харин нөгөө талд Донхун өөрийн онцгой чадварыг харуулсан бичлэг хийж хүүрүүгөө явуулахаар байнга очдог уушийн газартаа очихсан ах トゥ хоёртойгоо нийлээд янз бүрийн үзүүлбэр хийж байлаа. Харин нөгөө талд Жиан эмээгээ асрангай тэдний яриаг сонссоор байлаа. За тэгээд Юнхи сэтгэлээр унж орноосоо босож чадахгүй болно. Донхунч тэрнийг өвдсөн гэж бодоод чадлаараа асрах гэж оролдоно. Энэ үеэр Жианыг нэг залуутай уулзаж байгааг харсан мөнгө хүлэгч залуу Донхуныг хэн болохыг мэдхийн тулд Жианы найзыг олоод тэрнийг зодсон ч цаадах нь тодорхой зүйл хэлээгүй байлаа. Нислэгийн тийзээ энгийн аюулгүй ухаалгаар Skytrip-с. Тиймээс тэр Донхуныг гэрийнхэн гадаа хүлээж угаад санамсаргүй мөргөлдсөн болж төрөвчийг нь суулж авдаг. Тэгээд нэрийн хуудсан дээрх утасны дагуу залгаж Жианыг лавлснаар тэрнийг Донхунтай хамт ажилдаг болохыг олж мэднэ. Харин тэрнийг Донхунтай мөргөлдөхдөө хэлсэн үгнээс нь Жиан тэрний хоолойг таньсан байлаа. Жиан шууд тэрний офс руу явж очно. Тэгэхдээ тэр халаасны хулгайчийг зааж өгнө гэж хэлээд цагдаа дуудсан байсан учраас цаадах нь аргагүй болж Жианд Донхуны төрөвчийг өгнө. Тэгээд Жиан ажлынхаа ойролцоох кофе шопод төрөвчийг нь үлдээгээд кофе шопын ажилтан Донхун руу залгаж төрөвчийг нь өгдөг. Зарим нөгөө талд Пак захирлын орыг залгах захирлыг сонгох хурал эд өрнж Донхуныг захирлаар 50 тавихгүй гэж улаан хэрүүл болж байлаа. Энэ тухай Донхуны хэлцсийн мэдэд баярлцгаана. Пак захирлч бас бусаанаас Донхун руу утастаад яасан ч нэрээ татаж болохгүй. Заавал захирлуулж дуу захирлыг хамт буулгаж авах ёстой гэж сануулна. Мэдэл буруугаар эргэж байгааг ойлгосон дуу захирал Жиантай ховчлон уулзаад 10 сая вон өгч чи тэрнтэй үргэлжлүүлээд уулз. Ойртож дотнос. Тэгээд цаг нь ирэхээр би та хоёрыг илчилж тэрнийг нам дарна гэж хэлдэг. Тэрээр ажлаа тараад явж байхдаа Жиан Донхунтэй таарсан ч тэрэн дээр очсонгүй. Цаашид яах талаараа эргцүүлж бодсоор байна. Харин Донхун Пак захирлын хэлсэнчлэн захирал болох хэсэг талаар бодол болсоор байлаа. Донхун ирчээрээ явсаар ах トゥ хоёртойгоо хамт нэг үнэтэй хоолны газарт ороод тунаа идцгэлээ.
Мань хоёрын ажил боломжийн байгаа учраас Донхүүнийг үнэтэй тунаагаар дайлах мөрөөдлөө биелүүлсэн нь тэр байлаа. За нөгөө талд Жианы утсанд мессеж ирж дүүргийнх нь асрамжийн газар эмээг нь үнэгүй хүлээж авах болсон гэдгээ мэдэгджээ. Жиан энэ талаар эмээдээ хэлж Донхун энэ боломжийг хэлж өгсөн гэхэд эмээ нь баярлдаг. Хамтдаа холлохдоо ах トゥ хоёр нь тэрнийг ээжигээ өөд болдол ажилласаа гарч болохгүй шүү гэж хатуу сануулсанд сэтгэл нь хөдөлсөн Донхун би захирал болохоор нэр дэвшиж байгаа гэж хэлдэг. Энийг сонссон ах トゥ хоёр нь хагартлаа баярлцгааж шууд байн гордог уушийн газартаа аваачиж Донхунийг дайлж тэнд байсан хүмүүс бүгдээрээ баярлж тэрнийг гарцаагүй захирал болох хүн гэж амаа олохгүй магтацгаадаг. Тэр бүхэл ах нь тэсэлгүй ээж рүүгээ залгаад Донхунийг захирал болох гэж байгаа гэж хэлэхэд баярлсан ээж нь шууд Юнхи рүү залгаад чиний ачаар хүүмэн захирал боллоо гэж талархлаа илэрхийлнэ. Донхун хэдийгээр би зүгээр л нэр дэвшиж байгаамаа гэсэн ч хинж тоосонгүй. Бүгд л тэрнийг захирал болчихсон мэт баярлцгаана. Харин энэ бүх хугацаанд Жиан тэдний яриаг анхааралтай сонссоор байна. Маргааш нь мөнгө хүлэгч залуу Гван Ил найзтайгаа нилээд ярилцсны эцэст хэдэн сарын өмнө Жианы барьж ирсэн бэлгийн карттай дугтуун дээр Донхуны нэр байсныг сандаг. Тэгээд Донхун руу залгаад Жианыг тэдэнд их хэмжээний өртөө бас хэдэн сарын өмнө дугтуутай бэлгийн карт авчирсан ч цагдаагаа сайгаад аваад явчихсан. Ер нь л ойр зур юм хулгайлаад байдаг аюултай этгээд гэж Донхунд хэлнэ. Энэ үг Донхунд хүчтэй нөлөөлсөн учраас тэр орой Донхун Жиантай хамт хоол идэлгүй шууд гэр рүүгээ явдаг. Гайхсан Жиан гэртээ ирээд Донхуны ярианы бичлэгийг сонсч угаад Гван Илийг ярьсан болохыг мэдээ тэрэн лөө утастаж юу ярьсныг нь асуухад цаатах нь чамайг хулгайч гэдгийг чинь хэлсэн. Чи хүнтэй болцох биш. Үхэн хатан ажиллаж өрөө төлөх ёстой заяа. Чадахгүй бол би та хоёрыг хоёуланг чинь алчин шүү гэж сүрдүүлдэг. Тэр орой Донхуны гэртээ ирэхэд Юнхи тэрнийг захирал болох гэж байгаагаа ээж болоод ах トゥ нартай хэлсэн байж өөрт нь хэлээгүйд ууралдаг. Маргааш нь юун захирал Жианы анкетыг барьсаар дуу захирал дээр очлоо. Учир нь тэр өмнөх өдөр нь Донхуны хэлтсийн залуустай ярилцаж угаад тэрнийг байнгын ажилчдаасаа илүү гэрээт ажилтан Жианд сайн ханддаг. Тэр хоёр нэг дүүрэгт амьдардаг гэдгийг олж мэдсэн байлаа. Тэгээд тэр Донхуныг чадваргүй хүн ажилд авсан хэрэгээр буруудахыг хэлсэн ч дуу захирал эрс эсэргүүцээд тэр хоёрын харилцаа хаашаа ирэхийг харж илвэ гэж хэлсэнд юун захирал аргагүй байдалд орж зөвшөөрнө. Зарим нөгөө талд Донхуны хэлтсийнхэн дээвэр дээрээ кофе уунгаа юун захиралд тэр хоёрыг нэг дүүрэгт амьдардаг ойр харилцаатай байдаг гэдгийг аргагүй байдалд ороод хэлчихсэн гэдгээ хэлээд та юу н яах гэж тэрнийг ажилд авсан бэ гэж асуулаа. Донхун ч би буруу хүн ажилд авчээ уучлаарай гэж хэлдэг. Энийг сонссон Жиан тавгүйцэж ажилласаа эрт гарч шууд цагийн ажил хийдэг газар руугаа явлаа. Тэр орой Жиан ажлаа тураад алхаж явахдаа Донхунтэй таарсан ч үг хэлэлгүй хажуугаар нь зөрж явна. Донхун ч сэтгэл санаа таагүй байсан учраас оройчин ах トゥ хоёртойгоо ууж өнгөрүүлдэг. Маргааш нь Донхун гэрээт ажилчид нийлүүлдэг компани руу очиод тухайн үед оффист нь цэвэрлэгчээр ажилладаг байсан хөгшин хаана ажиллаж байгааг асуугаад тэдний гэр рүү явж очлоо. Харин нөгөө талд Юнхи түрээсэлдэг байсан байранда Жианыг дуудаж уулзна. Чи пак захирлыг яаж халуулсан юм бэ? Амархан байсан. Архинд нь юм хийчихсэн. Донхуныг яаж халуулах гэж байсан юм? Өөртөөгөө холбож. Тэгээд яагаад дуу захирлаас урвсан юм? Дуу захирал хамаагүй өөдгүй амтан байсан болохоор. За ингэж ярилцаад Юнхи Жианд мөнгө санал болгож тэдний амьдралаас чимээг өхөн алга болохыг хүсээд миний бүх асуудлыг мэдж байгаа хүн Донхунтай хамт ажиллаж байгааг мэдэх надад хэцүү байна. Гэсэнд Жиан та тэрнийг өөрийн чинь явдлыг мэдчихвээ гэж айж байх шиг байна. Гэхдээ тэр аль хэдийн бүгдийг мэдж байгаа. Гэж хэлчихэд яваад өгсөнд Юнхи шоконд ороод хоцордог. Харин нөгөө талд Донхун нөгөө хөгшнөөс Жианыг ямар их зовлон үзснийг ээжийнхээ авсан их хэмжээний өрийг төлөх гэж өхөн хатан ажиллаж ирсэн болохыг хэлнэ. Энийг сонссон Донхун шууд Гван Илийн ажилдаг газарт очиод тэрнийг дуудаж гаргаад Жианыг хэдийн өртөө болохыг асуулаа. Удалгүй тэр хоёр муудалцаад зодолдсон ч Жиан тэрний аавыг алсан болохыг сонсоод хэсэг зогслоо. Гэвч Донхун тэрний оронд байсан бол би ч бас тийх байсан. Миний гэр бүл ихнийг зодсон бол би ч бас тэр хүнийг алах байсан гэж хэлээд үргэлжлүүлээ зодолдож эхэлдэг. Энэ үеэр тэрний энэ бүх яриаг Жиан сонсоод сэтгэлээ барьж дийлэхгүй асгартал ойлно. Ингээд тэр хоёр ядарч туйлдатлаа зодолдсон ч Гван Ил тэрэнд Жианыг хэдийн өртөө болохыг хэлсэнгүй. Удалгүй Донхуныг хүнтэй зодолдсон гэдгийг мэдсэн ах トゥ хоёр нь найзуудтайгаа ирээд бөөн сүр болсон ч Донхун хинтээ зодолдсон гэдгээ хэлсэнгүй. Нэг залуутай мөрлөлцөөд муудалцсан учраас зодолдсон юм а гэж худлаа хэлнэ. Харин Донхун их нэртэй болон ажлынхандаа хөл бөмбөг тоглож угаад дүүтэйгээ мөргөлдсөн гэж худлаа хэлдэг.
Маргааш нь Жиан банкнд очиод өрнөөсөө үлдсэн 10 сая воныг шууд төлсөнд Гван Ил болон тэрний найз тэр мөнгийг Донхун төлжээ гэж бодцгоно. Харин нөгөө талд Донхуны хилцсийнхэн бүгдээрээ Жиантай найзлахыг оролдоно. Учир нь Жиан тэдний хилцсийнхэнтэй бүгдтэй найз болчвол Донхуныг тэрнтэй холбож хардахгүй гэж тэд бодож байлаа. Тэгсэн Жиан тэдэнтэй харьцдаггүй. Тэрээр Жиан Донхуныг тосож очиод тортой бэлэг өгч эмээгээ асрамжийн газарт өгсөн гэдгээ хэлээд талархлаа илэрхийллээ. Донхун тэрнээс мөнгө хүлэгчд хэдий өртөөг нь асуухад Жиан би бүгдийг нь төлчихсөн. Итгэхгүй бол тэрнээс асуугаарай гэж хэлчихэд яваад өгдөг. Маргааш нь Донхун тэдний гэрт очиод эмээг нь үрээд Жиантай хамт дүүргийнх нь асрамжийн газарт эмээг нь хүргэж өгөхөр явлаа. Тэнд очисон хойно Донхун ойролцох дэлгүүрээс ойр зур хүнс авчирч өгсөнд Жианы эмээ чамд баярлалаа. Одоо би сэтгэл амар нүд анж болохоор боллоо. Жианы маань хажууд ийм сайн хүн байгаад миний сэтгэл амарлаа гэж дэвтэртээ бичээд гарыг нь атгаж талархлаа илэрхийлнэ. Жианч эмээтэйгээ салах ёс хийгээд эргэн харсаар гарч явдаг. Алхах зураа Донхун хэрвээ тэр залуу чамайг дахиж дээрлэхвэл надад хэлээрэй. Энэ хавийнхан бүгдээрээ миний танилуд. Тийм учраас чамайг өмөрөх хүн олон байгаа. Намайг хүн алсан гэдгийг мэдээд тэр хүмүүс намайг өмөрнө гэж юу? Хэрвээ чи энийг хөнгөнөр хүлээж авал хүмүүс хөнгөнөр хүлээж авна. Хэрвээ чи хүн дээр хүлээж авал хүмүүс ч хүн дээр хүлээж авна. Энийг чи юу ч биш гэж бодвол юу ч биш болно. Тиймээс нэршихээ сайхан амьдр. Энэ үеэр юнхий нэг газарт дуу захиралтай уулзаж байна. Донхун биднийг олж мэдсэн мэт. Яагаад надад энийг хэлээгүй юм? Ингээд уурлаа тэндээс гарч явхад дуу захиралч араас нь яхаа мэдэхгүй дагна. Чи яагаад тэрнийг хүнээр задуулсан юм? Би яалаа гэж тэрнийг задуулах юм бэ? Надад ямар ашигтай юм? Тэр өөрөө намайг энэ талаар чамд битгий хэлээрэй гэсэн. Бас чамаас чимээгүй хүн сал гэж хүссэн. Тэр ингэж хүссэн байж болох ч чи ч бас энийг хүсээ үсттэй. Тэрнийг ингэж хүсэхэд нь чи баярлаа үсттэй. Би чамайг зүгээр орхихгүй. Чамайг заавал унгах болно. Тэгэд тэр машиндаа ороод өнгөрсөн хугацаанд Донхун өөрт нь сайн хандаж байсныг санаж өөрийгөө буруутгаж уйлж эхэлдэг. Тэр өдөр Саман группийн захирлууд эмнэлэгт биеийн муу бага тузын дарга дээр очисон ч тузын дарга компанийнхаа асуудлыг нэгэх тоохгүй байлаа. Учир нь тэрний эд хөрөнгийг өвлөх хүүхэд байхгүй учраас тэр сэтгэлээр унсан байна. Дараа нь Ван захирлын практикийн захирлууд нэг газар хоол идэнгээ Донхунтай уулзаж тэрнийг захирлын ярилцлагад хичээж сайн оролцохыг сануулцгаана. Энэ үеэр Ван захирал тэрэнд хэрвээ чи энэ үйл хэрэгт өөрийгөө 100% зориулж чадахгүй бол эртхэн болсон дээр. Гэхдээ Донхун ээж маань бас ах トゥ хоёр маань намайг захирлуулж магадгүй гэдгийг сонсоод их баярлсан. Эхнэр маань олон жил шаргуу ажилласан. Би эхнэртэй дэм болохыг хүсэж байна. Харин тэр дуу захирлын хувьд тэрний уннуу байна уу? Надад хамаагүй. Тэр бол миний хувьд хинч биш. Гэсэнд энэ нь Ван захиралд таалагдана. Тэгсэн нөгөө талд дуу захирал энэ үеэр Жианы утсаар тэдний яриаг нэгэнгүй сонсож байлаа. Тэгээд тэд өөрийг нь дорд үзэн доромжилж, өөрийг нь унгах талаар хойволдож байгааг сонсоод дэлбэртлээ хууралж, Жианыг яаралтай даалгавраа биелүүлж нөгөөдөр гэхэд үр дүн гаргах гэж шахлаа. Учир нь захирлын сонгон шалгаруулалт 10 хоногийн дараа болох гэж байлаа. Тэр өрөө Донхун эхнэртэйгээ хамт ээжиндээ очиж оройн хоол идэхээр болж, ажлаасаа гарахдаа Жианыг хилцсийнхээ залуустай хамт гарч оройн хоол идэхийг сануулад явлаа. Маргааш нь дуу захирлын явуулсан хувийн мөрдөгч мөнгө хүлэгч Гван Ил дээр очиод тэрнээс яагаад Донхунтэй задулцсан болохыг асууж байцаана. Тэгээд тэр Донхун Жианы өрийг төлөх гэж оролдсон. Тэр бүхэл эмээг нь асрамжийн газар хүргэж өгсөн гэдгийг олж мэдээд тэр тухайга бушуухан дуу захиралд хэлдэг. Дуу захиралч Жиантай уулзаж ямар учиртай болохыг асуухад Жиан би өөрийгөө өрөвдүүлэх замаар тэрэнд ойртохыг хүссэн гэж хэллээ. Дуу захирал уурлаад тэрнийг Донхунтэй холбоотой гэдгийг байгууллага даяар заарлана гэсэн ч Жиан нэг дүүрэгт ажилдаг хүнийхээ хөл муутай эмээг үүрч явсан гэхээр тэр хүнийг харин ч магтах юм биш үү? Тэгээд ч бид хоёр мессежээр харьцаагүй, хөдлөлтөж яваагүй. Тиймээс бид хоёрыг холбох ямар ч сэжүр байхгүй гэж хэлнэ. Тэгсэн булангаас нэг хүн тэдний зургийг авсан учраас тэр хоёр гарч тэр хүнийг хөөсөн ч гүйцэлгүй алдчихна. Тэгсэн нөгөө хүн зогтохдоо зургийн аппаратаа унгаадсан учраас тэр хоёр зургийн аппаратыг нь үзээд дотор нь дуу захирлын юнхийтэй уулзаж байгаа зураг байхыг хардаг. Тэгээд Жиан хүмүүс таныг дагаад байгаа юм байна. Цаашид болгоомжтой байгаарай гэж сандарсан дуу захиралд сануулдаг. Тэгсэн тэр зурагч нь Жианы найз байсан болж таарна. Тэгээд Жиан Донхуны байгаа газар руу очисон ч гадаа нь машин дотор дуу захирлын хөлсөлсөн хувийн мөрдөгч сууж байгааг хараад Жиан тийш орлгүй гадаа нь хүлээхээр шийдлээ.
Тэгээд гудамжинд тэрнтэй тараад тэрнийг өдөж намайг цохихгүй бол таныг надад сайн гэж би энэ дүүрэг даяар хашгирна шүү гэж хоргож эхэлнэ. Учир нь дуу захирлын хөлсөлсөн мөрдөгч тэднийг ажиглаж байгаа шүү дээ. Тэгэд эцэст нь Донхун аргаа барсандаа тэрнийг мангастаж унгаасанд Жиан битүүхэндээ баярлаж тэндээс шууд явдаг. Маргаашнаас нь Саман группийн захирлууд хоёр талд цуглараад захирлын ярилцлагад орох хоёр нэр дэвшигчээ дор бүрнээ бэлтгэж эхэлдэг. Ван захирлын талынхан Донхуныг суулгаад Жиантай холбоотой гих цуу ярианд ямар хариулт өгөх талаар янз бүрээр ярилцсан ч төдийлөн оновчтой хариулт олсонгүй. Тэр орой Донхун гэртээ ирээд балкон дээрээ угаасан хувцас тоох гэж угаад Юнхийг дуу захиралтай утсаар ярьж байгааг сонсож тэр хоёрыг дахиад уулзсан болохыг мэдээд сэтгэлээр унлаа. Тэгээд маргааш нь ажилдаа явахын оронд автобусанд суугаад хөдөө байдаг нэг сүмд суудаг лам найз дээрээ очино. Харин нөгөө талд дуу захирал тусгай баг авчираад офис болон гэрт нь сонсох төхөөрөмж суйрлуулсан эсхийг шалгуулдаг. Тэгээд тэр Жианыг гэртээ дуудаад Донхун тэр хоёрын харилцаа хэр байгааг лавлна. Жиан тэрнлөө ойртох гэж оролдоод алгадуулсан гэдгээ. Иннээс болоод цочирдсан Донхун хөдөө байдаг лам найз руугаа явж гисэн гэдгийг хэлэхэд дуу захирал тэрнийг тэр уулзалтынхаа бичлэгийг сонсохыг шаардлаа. Бүсгүүчүүд яагаад Донхунд сайн байдаг юм бэ? Ярчуу тэрнийг хүн гэж тоодгүй байхад яагаад бүсгүүчүүд тэрэнд сайн байдгийг? Ядаж чи яагаад тэрэнд сайн байдгийг хэлэж би яагаад чим тэрэн шиг ээлдэг хүмүүсийг харахаар тэдний мууг үзмэр санагдаад байдаг юм. Тань шиг муу хүмүүсийг би тоодгүй. Харин ээлдэг хүнтэй таарахаараа яаж игээд мууг нь үзмэр санагддаг. Одоо цаг нэгэнт баг үлдсэн учраас би тэрнтэй унтахаас өөр замгүй боллоо. Чи чадах уу? Цаадах чинь тийм юм хийх үү? Би уух юмд нь им хийчихнэ. Тэгвэл хурдан тэрийг хийж үз. Энэ үеэр Донхун лам найзтайгаа уулзаж амьдрал нь орвонгороо эргэж сүрч байгаа талаар ярьж байлаа. Тэрний амьдралыг сонссон найз нь тэрэнд өөрийгөө золиослохыг энэ тэргуунд тавихаа болоо. Өөрийгөө хаяач болов бодож бай. Чи аз жаргалтай байх эрхтэй шүү дээ гэж зөвлөнө. Харин энэ бүх хугацаанд Донхуны ах дүү хоёр цэвэрлэгээний газараа хичээнгүлэн ажиллаулсаар байлаа. Донхуны дүү гихүний найз бүсгүй Юрач бас кинонд эргээд тоглож эхэлсэн учраас гихүн дотроо баяртай байдаг. Гэсэн хэдий ч нөгөө төгөр бичсэн мессежинд нь урдынх шигээ хурдан хариу бичгээ болсон учраас битүүхэндээ бухимдалтай байлаа. Тэгсэн Юра кинонд тоглож эхлээд ихэндээ боломжийн байсан ч удалгүй найруулагчтай дандаа загнуулах болсон учраас сэтгэлээр унсан байж. Энэ тухайга тэр ихэндээ гихүнээс нууж байсан ч гихүн гэрт нь явж одсонд тэр аргагүй ирэхэнд үннээ хэлнэ. Энийг сонсон гихүн ууралж найруулагчтай нүүр тулж уулзна гэж хэлээд гарч явдаг. Тэр орой Жиан найзтайгаа уулзаж байлаа. Тэр өөрийнх нь Донхуныг үнсэж байгаа зургийг аудитын баг руу хэн нэгэн илгээсэн эсхийг найзаараа шалгуулсан нь тэр байж. Тэгээд энэ асуудал сөхөгдөөгүй байгааг мэдээд тайвширлаа. Найз нь тэрнийг эмээгээ асрамжийн газар төгчгсөн. Өөрөө дарчихсан юм шиг тэр лайта компаниас гарахыг зөвлөхөд Жиан хариуд нь санаа зовлтгүй би удалгүй халагдчихна гэж хэлдэг. Юнхи дуу захирал хоёрын харилцааг мэдэж байгаа гэдгийг нь Юнхид дуу захирал хэлсэн гэж бодсон Донхун маргааш нь ажил дээрээ ирээд шууд дуу захирлын өрөөнд явж ороод хаалгыг нь дотроос нь төгжлээ. Чи дүүлээ юм байна те? Та хоёрын талаар мэдсэн гэдгийг Юнхид хэлж болохгүй гэж би хэлээ үсттэй. Би хэлээгүй. Юнхи өөрөө төрүүлж надаас асуусан. Чи тэгээд үгүй гэж хэлэхгүй яасан? Би чамайг дууцын даргын өмнө нэвширтэл зодъё гэж бодсон ч бие барьж ганцхан зүйлийг л хүссэн. Тэгсэн чи ганц асуухт нь бүгдийг хэлчихэж байгаа юм уу? Чи хүний үг сонсдгоо учраас чамд хамаагүй байх. Ихтэй би хэлчих. Би чамайг дуусгана. Хүлээ. Би бүр залхаж гүйцлээ. Нэг муу менежер гүйцэтгэх захирлынхаа өрөөнд орж ирээд ингэж чанга дугаар ярьж болд юм уу? За энэ түрээд энэ галзуу киноны парт 3-ын тайлбар маань дуусч байна. Бас л сонирхолтой хэсэг дээрээ дууслаа та тийм ээ. За тэгээд хэдэн бороонууд нь дараагийн буюу парт 4-ийн тайлбараар дуустал нь ярихыг хичээнэ. За юу. Тэгээд нэг мос хэдүүлэг дуусгаж санаа амарцгаая таньчууд тийм ээ. За тэгээд муу буруугийнх нь тайлбар ойлгомжтой байж таалагдаж байгаа гэж найдаж байна. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар Skytrip хамтран ажиллалаа. Та нар маань нислэгийн тийзээ галзуу хэмдаар Skytrip-с аваарай. Манайхан тэгээд саба дараагүй саба адарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү дээ. За тэгээд та нарыгаа мэдээж бэлэн мөнгөгүй Patreon дараагийн партиг хүлээж байгаач нь ойлгож байгаа. Тэгэхээр Моброна дараагийн тайлбараараа парт 3-ыг нь ярьж өгөх гэж хичээе юм дөө. Харин та нар маань яг шүү, амлсан шүү, мөрвэ гэсэн комментуудыг үлдээгээрэй. За тэгээд удахгүй эргээд уулзтлаа. Түр баяртай манайхан.